юм уу гэх. За парчин жидун шингийн жорлом гамаа хажиг энэ өчтөрийн уншсан хажиг тийм ээ. Гамаа хажиг тунгаар аншин байвала салнын чүмбрэн чүмбэр журвада зэмбар аншин мэдвала салнын зогвын гона тэгчингийн жорлом tiin чадвар жидва метэдэг чөнитла зээжигдөө нямбар шагвын тэгчингийн жорлом шига сүнзэнжийн чөнит дэндунда нямбар шагжин за тэгчингийн жорлом бол дөрүүлээ сунгадан зэмбийн мэс сунгадан зэмба хоёулынгийнх нь чөнит дэндунла нямбар шагжин дэдэгки чөничи донжи салвар шарваян зүмбаийн зүмбай. Тийм учраас сунгаар аншин яваада салнын чичүн байгаа гэх юм уу. Зэмбар аншин яваала салнын дог баян гэдэг ингэж болвол одоо жорломшийн ялгамжааг бол тавихгүй. Дөрүүлээ адилхан сунгадан зэмбагийн чойнодлаа нямбар шавбаян нөгөө талаасаа дөрүүлээ шингийн жорлон бол дөрүүлээ чойничийн донжи бол салвар шарваян гэж тийм ээ. За ngona за өнөөдөр эндээс хэлж байгаа шүү дээ. Ngona жорломшийн чадвар ганшаанаас гэж. Тэгвэл хажигын тавьсан их хөлгөний жорломын дөрвөн ялгааг бол хажиг ингээд ийм маягаар тавина гэдэг нь бол харанлаг ингээд үгүйсгээд няцаач. Тэгэхээр тэгвэл одоо таныхаар яаж тавих юм бэ гэж. Харанлаг таныхаар жорломшийн чадвар ганшаанаа гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр жанлаа. Дицэдий сунае намбар яваа дэ бонжур гэж. Дицэдий сунае намбар яваа намын дэ бонжур гэж. За намбар яваа намын за одоо намын гэх нь бол муу сэтгэл тийм ээ. Нёндөв шидэв бүгдөө намбар яваа шүү дээ тийм. Түүнийг одоо багнахын тухайд байна. Нөгөө өөр мөн юу гэж нэхэр дэдэрдийн жүгдгсүү зэмби намбар яваа бон гэж. Зэмби намбар яваа бон энэ нь бол сүмбийн сунгийн намбар яваа бон энэ зэмби намбар яваа бон гэж. Сунгадан зэмба намбар яваа бон гэж. Тэсумба дараа за энэ лүн юу гэсэн үг вэ гэхээр тэсумба химэн зэрлэсэн мэт банжа бонгийн нүвийн гоноо. Банжа бонгийн нүвийн гоноо шагваа юм. Төвчгүүнийг төвчих тэр чадлынхын талаас бол ялгамжаа бол тавьж байгаамаа. Жорлон дотор дөрөв ялгаж байгаамаа гэсэн. Банжа бонгийн нүвийн гоноо жорлон дод сүмүү собочож байгаамаа гэсэн. За яаж одоо ялгаж байгаа юм бэ? Банжа бонгийн нүвийн гоноо яаж одоо ялгаж байгаа юм гэхээр дод сүмүү хоёрын үед бол сунга дэнзэн гүндэг онжирва бонгийн нүвэ гомбил. Дөзөнийг гавсуу сунга дэнзэн гүндэг. Сунга дэнзэн гүндэг гэхээр бол яг уу дэнзэн гүндэг гэдэг нь бол одоо юмыг үнэн гэж баримталж байгаа. За тэгтээ гүндэг бол одоо дүмтаа вангийн юм тийм ээ. Одоо буруу өөр одоо ном сургаалын ихээр байдаг юм уу? Буруу багшийг дагснаас байдаг юм уу? Тийм ээ. Янз бүрийн дүмтаа хайр. Ийм учраас маш наривчлан ялгаж идэр дэнзэн одоо тавих. Ийм нэг бол дэнзэн гүндэг гэж. Дэнзэн гүндэг. Дэнзэн гүндэг онжирва бонва гэдэг нь одоо цаг тийм бонвын нүвэ гомпилдүүж. Тэрний дэнзэн гүндэг бонвын тэгээ энэ дэнзэн гүндэг онжирва гэсэн баг юм. Дэнзэн гүндэг онжирдүү бонвын нүвэ гомпилдүүж биш үү? Энийг хармаар юм байна. Энэ дэнзэн онжирдүү байж та байц та. Дөзөнийг найгавсуу сунга дэнзэн гүндэг жорлон дод зэмүүгийн үед ч тийм ээ. Тэгэхээр энэ онжирва биш. Онжирдүү байж магадгүй юм байна. За яа. Онжирдүү бонгийн нүвэ гомпилдүү.
Тэгвэл онжирваа гэхээр Дэнзэн гүндэг онжирдуу бовын нугаа гомфилдүүж өгөх юм болов. За энийг магадгүй тийм ээ. Дэнзэн гүндэг онжирваа байна л да, энэ одоо юун дээр бол тийм ээ, энэ одоо бидний энэ ном дээр бол Дэнзэн онжирваа гэдэг утгаар нь бодоход Дэнзэн онжирдуу бовын нугаа гомфилдүүж өгөх магадгүй. За энийг юунаас харъя. Өөр номноос гомфилдүүжүр Собаживинцэ журлам Собаживинцэ Цунга Дэнзэн Санжээ гэдэг бол хин нэгэн заасан заагаагүй бидэнд урдын одоо тэргүүлшгүй цагаас ингээд дадчихсан одоо авиас болчихсон тийм ээ. Тэргүүлшгүй цагаас бид нар юмсыг бол өмнөөсөө бүтсэн гэж баримталж ирсэн. Тэр одоо баримтлалтынхаа дагуу хинч зааж зураагүй байхад бол юмсыг үнэнд баримталж байгаа. Тэр өөртөө маань хамт төрсөн энийг бол Дэнзэн Санжээ гэж. Дэнзэн Санжээ онжуржийн ян нүвар агван ямбар жэвэс нүвар агва ямбар жэвэс нямшигла ламбын жэтөвдү сунжан чөнам жумба жума давурдаг бадан. За тийм. Тэгэхээр журлам собоод товлсон цагт бол Дэнзэн Санжээ онжуржийн гэж бас энэ дээр Дэнзэн Санжээ онжурва гэхгүй байгааз онжуржийн ян нүвар агва ямбар жава. Тэр дээдх нь онжурдуу байж бас магадгүй л байгаад байгаа биз. Дэнзэн Санжээжин онжуржийн ян нүвар агва ямбар жава. Жордлмын үед бол одоо таван жава багнаагүй байгаа шүү дээ тийм ээ. Онжирлохыг л одоо багнаж байгаа шүү дээ тийм ээ. За тэр онжуржийн ян нүвар агва ямбар жавэс. За тэгэхээр журлам собоо товлсон үед бол тэргүүлшгүй цагаас датсан бидтэй хамт төрсөн тэр Дэнзэн Санжээ юмсыг үнэн гэж баримталдаг. За энэ баримтлалт бол нүвар агва гэх нь бол одоо төвчгөд арай хялбар ерөнхий одоо бүдүүн одоо ийм баримтлалыг нь бол Дэнзэн Санжээ онжиржийн нүвар агва гэж. За тэгээд бясалгалын үед бол ийм байлаа ч гэсэн бясалгалаасаа боссон цагт тийм ээ. Хоосон чанарыг одоо тэгш агуулan бясалгаж байгаа. Тэр бясалгалаасаа боссон цагт гэсэн яг уу гэхээр Жетөвдөө тийм ээ. Нямшигла ламбын жетвийн үед гэсэн Сунжаан Чойнон бол Зумба Жумада урдаг байна. Тэгш агуулan бясалгаж байгаа бясалгалаасаа боссон цагт гэсэн юмс бол яах нь вэ? Илд мэт хуурмаг гэдэг нь бол яах нь тань мэт харагдаж үзэгдэхтэй бол өмнөөсөө бүтсэн юм шиг харагдаж байгаа. Тэр нь бол хിവэрэ. Тэгвэл хэдий харагдаж байгаа ч гэсэн түүнд өмнөөс нь бүтсэн юм а гэж харагдаж байгаа шиг нь бол тэрэнд оюун хөтлөгдөө тэрэнд яах нь шунагч байдаг юм уу? Тийм биш. Харин эсэргээрээ энэ бол өмнөөсөө бүтээгүй хуурмаг юм а гэдэг юм бол онж байгаамаа. Жумадав дугбаадав хил энэ бол тогспаа гэж байна шүү дээ. Дугбаа тогспаа онж таньж мэд. Чойчиг Жэвинцээ журлмын хамгийн сүүлийн шат буюу Чойчиг Жэвинцээ. Журлам Чойчиг бол зөвхөн дотгомын данила төрнө гэдэг өмнө хичээл дээр гарсан тийм ээ. Дотгомын дан дээр төрдөг Чойчиг. За тэр Чойчиг Жэвинцээ Зимбалаян гомбидовжис эдэр дугн үечэр. Наншива ч гэсэн бол яах нь вэ? Тэр одоо бясалгасны хүчээр дадсны хүчээр бол үннээсээ бүтээгүй юм а. Зумба, хуурмаг, жумадав ил байдаг юм а гэдэг нь бол онж юм а. Ямба дэдэр онгүй жүмцэн ёд дээ гэж. За энэ ингээд дараа тийм ээ. Дэнзэн гүндэг. Тэгээд Дэнзэн Санжээ. Тэгээд дараа нь бол жетвийн үед гэсэн одоо яах нь вэ? Юмсыг бол хуурмаг илд мэт гэж онд таньж мэдж байгаа. За энэ саяны дээр гарсан энэ дараалал бол ингэж байгаа нь одоо ямар учиршилтантай юм бэ гэхээр Зунгадан Зимба Нила Диншин онжурва бан галаан чадвар ёвэ ванлаа юм. За тэгэхээр Зунгадан гадна талын юул тийм ээ бумбаг аваа тэргүүтээ энэ зүйлийг бол
үннээсээ бүтсэн байна гэж баримтлах тэр баримтлал тий. Зунва Дэмбэр зэмбийн зэмба. Дэмбэр зэмбийн зэмба. Үннээсээ гэж баримтлаж байгаа. Тэр баримтлал бол одоо Дэнзэн Онжирва гэх юм бол яг л одоо тэгж баримтлаж байгаа ил болж гарч ирж байгаа. Тийм ээ. Тийм одоо үннээсээ баримтлаж байгаа тэр сэтгэл. Тэгээд үнэн гэдгийнхэн дагуу шунах шунал гадна талын бумбаг аваад тэр. Мөн дотоод Нан Шивийн дээр үннээсээ бүтсэн гэдгийг баримтлах энэ баримтлал хоёр бол энэ хоёрын төвчгөл хэцүү ялбарын ийм ялгамжаа байгаамаа. Энгийнээр хэлвэл юу гэсэн үг вэ гэхээр бумбаг аваад тэргүүтээ гадна талын зүйлийг үнэн гэж баримтлаад баримтлаж байгаа баримтлалыг бусаахан арай хэлбэр дотоод сэтгэлийн гэдэг юм уу. Тэгвэл одоо энийг бол яах хэцүү гэсэн ийм тийм ээ. Зунгадан Зэмбанада Дэншин Онжирва Бан галаан чадвар ёо ванла юм бичэр гэж тийм ээ. За энэ хүрээд бол эдгээр савж, дөрөвдүгээр савж тийм ээ. Шаван сосон дон шадва гэдэг. Тэгчингийн журлмын дөрвөн одоо ялгал гэх юм одоо тийм дөрвөн хувцас хувааж байгаа. Тэрний тусдах нь бол ялгамж. За дараагийн савж Дугва лойрглаж чадваа. Дугва лойрглаж чадваа нэг. За тэгэхээр энэ 6 дугаарх лойрг гэдгийг нь бол одоо шинжлэх гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр хоосон чанарт одоо зоригдсон тийм ээ. Донитламигийн гомжунгийн овор жүрвийн жорлон дод дэмүү собо чөжг дөрөв маань үндсэн одоо лойрог дотор 7 хувааж байгаа шүү дээ. Лойрог дүнгийн нана аль нь муу юм бэ биш юм гэдгийг бол шинжилдэг. Сонсом жеог тийм ээ. Лойрог дүн юу гэсэн зав. Тэр 7 дотроос одоо энэ Тонитламигийн гомжунгийн овор жүрвийн жорлон дод юм уу собо. Тонитламигийн гомжунгийн овор жүрвийн жорлон дод юм уу собо дөрөв маань лойрог дүнгийн дотроос хин юм бэ. Тэр шинжилгээг бол энэ бол энэ Дугва лойрглаж чадваа нэг. Тэгэхээр тэгчингийн жорлон ярьж байгаа шүү дээ. Тэгчингийн жорлон гэдэг маань бол зүгээр л одоо нэг ерөнхий яриад байгаа биш үү дээ. Жорлон гэдэг маань гол нь бол Тонитламигийн гомжунгийн овор. Тэр гомжунгийн овор жүрвийн жорлон дод юм уу собож ойрог 7 юм бэ. Дан амаа хажиг мэлэн ондо масунгийн чойнитла дээжигдүү нямбар шагуй тэгчингийн жорлон чойнитла догрол юм аа. Дугуйтан барлын шиг авна шүү дээ. Дугуйтан барлаа юм. Гэж тавьж байгаа нь бол мэрэгдээ. Тэгэхээр мэлэн ондо масунгаа буюу наасаа тэгчин ламаар орсон. Урд нь бол одоо тэгмэн даажимжийн дугуй ондо масунгаа тийм ээ. Хянтаа даажим, аранжил даажим болоогүй шууд одоо ихүлгэний замаар орсон. Энэ бодисадваа бол чойнитла зээжигдүүн ямбар шагуй тийм ээ. Хоосон чанд чойнит гэдэг байгаа нь чойнит, донит, дишин нийтээ хоноонит бүгд нэг утгатай шүү дээ тийм ээ. Хоосон чанд. Тэгэхээр тэр хоосон чанарыг нэгэн үзүүр сэтгэлээр тэгш агуулan бяцлаж байгаа энэ тэгчингийн жорлон бол хоосон чанартаа бол Дугуйтан барлуу юм аа. Дугуйтан барлуу гэхээр онсон гэж хэлдэг дээ шүү дээ. Тийм үү? Онсон гэж хэлдэг. За гэж Дугуйтан барлуугийн шива юмаа гэж тавих нь бол мэрэгдээ гэж. За энэ бол буруу таах гэдэг. Аранлаг тийм ээ. Аранлаг мэрэгдээ. Сожела чойнит гогдүжүр гэж. Сожела чойнит бол гогжүр юм аа. Иглүүдэд бол хоосон чанар гэдэг бол далд юм аа. Тэгээ гогжур юм аа. Тэгэхээр тэгчингийн жорлон бол сожен лам учраас мэлэн ондо масунгийн гэж гол нь тодтогч өгöd байгаа шүү дээ тийм ээ. Мэлэн ондо масунгийн чойножод жижигдүү нямбар шагуун тэгчингийн жорлон ба бол сожээ юм. Харин мэлэн ондо суваа болчих юм бол тэр чинь тэгмэн даажимбын гомпон товлоод ирж байгаа. Тэгмэн даажим ба товлчоод ирж байгаа учраас онод онсонд доголцсон байна. Тэн дээр бол эргэлзээ байхгүй. Яриад байна. Тийм ээ. Чойнод онсонд дугаа ийм байна. Харин мэлэн ондо масунгаа
Урд нь даажинба болоогүй жанжуулсанба журланба болвол яах нь вэ? Сожээ юм аа. Сожээ. Игэл юм. Игэл гал юм. Тийм учраас сожоолаа хойнод бол богдож үргэж. Богжур юм. Мөн юу гэж байна? Сожийн жүжийн догмжийн шивис хойны жалва мисэ бич. Тэгэхээр игэл бодгаалын оюунаар болвол игэл бодгаалын сэтгэлд догмжийн шиваар буюу тийм ээ хатгаггүй одоо тийм оюунаар гэх юм уу? Нэг ёсондоо шууд хэлэх юм бол онсомоор гэсэн үг шүү дээ. Тэгээ онсон илээр мэдэх бол хоосон чанарыг бол болцоогүй юм аа. Тийм зүйл байх болцоогүй тийм байхгүй гэж байхгүй. Тэгэхээр игэл бодгоол бол илээр хоосон чанарыг бол мэдэж чадахгүй гэсэн. Үгүй сожийн жүжийн догмжийн шиваа. Догмжийн шив гэдэг чинь онсон гэсэн байна шүү дээ. Онсмоор хойнож жалва мэдээ бич. Чая дэндэн жорлом дэ гэдэг. Дээд даван жорлом гэдэг маань бол юу лээ? Мэлэн ондо масуунгийн жорлом баг гэж байгаа шүү дээ. Мэлэн ондо масуунгийн жорлом дэ хойножла түлши юм. Жорлом ба биш шүү. Жорлом. Жорлом гэвэл тэр шивийг хэлж байгаа шүү дээ. Дотоод тэр лам гэдэг маань бол лам чимба ондог гэдэг маань нэг утгатай шүү дээ. Тэгэхээр тэр дотоод оюун ухааныг дотоод бэлгүүний жорлон ба гэх юм бол бодгаалын нэл тийм ингээд тийм. Тэгэхээр энд мэлэн ондо масуунгийн жансан жорлон болвол чойнотла түлши муу юм уу биш юм уу? Түлши. Түлши гэдэг маань юу вэ? Түлши гэдэг чинь наюулла түлхэх юм бол түлши шүү дээ тийм. Наюулла. Үзэгдэх байдалд нь эндүүрч яхахыг бол эндүүрсэн оюун. Догши гэдэг бол анги жүгэлла түл. Гол объектоо эндүүрч байгааг бол буруу мэдсэн оюун. Буруу мэдэх эндүүрэх хоёр бол хоёр юм. Буруу мэдэх нь бол гол одоо тэр объект буюу анхаарал хандуулж байгаа тухайн оюуны жүгэлээ эндүүрч явах юм бол тэр буруу мэдсэн оюун. Тухайн буюу догши. Одоо нэг бүдүүн олсыг могоо гэж харж байдаг. Тэгэхээр энэ бол одоо догши шүү дээ тийм. Түлши гэдэг бол үзэгдэх байдал. Тэгэхээр дэмбэр мадууа имийг дэмбэр дүүа гэж үзэгч байдаг тийм ээ. Үзэгдэл эндүүрч аюуллаа түлэлж байгааг нь бол эндүүрч байгааг нь түлши гэж. Тэгэхээр мэлэн ондо масуунгийн жансан жорлон болвол чойнитла гэдэг нь хоосон чанарыг онж таньж мэдсэн байна. Тэгэхээр тэр хоосон чанартаа түлши мөн үү биш үү? Түлши мөн үү биш үү гэвэл матлын шива юм аа. Матлын шива. Энэ ном матлын шива юм. Түлши юм уу матлын шива юм уу гэвэл дамбуу дарна гэж. Хэрвээ түлши гэх юм бол ямар асуудал байна вэ? Түлши гэх юм бол чөөж тийм ээ. Мэлэн ондо масуунгийн жансан жорлон чөөж. Чойнитла дондох сэлжим маян бартал дайла догмил огши юм би. Мадууна сон гэж. Догмил огши. Түлши ин гэх юм болвол дэн дэвийн жорлом дэ чөөж чойнитла дондох сэлжид маян бартал. Дондох сэлва маян бартал дайла догмил огши юм. Мадууна сон. Догмил огши юм барт. Аранлаг бол догмил огши гэх гэдэг шүү дээ. Хэрвээ түлши гिचх юм бол догмил огши болж. Мадууна сон гэх мад даамад догмил огши юм ба даамад гэх юм бол дамжаашор баян гэсэн. Дамжааш орсон. Эртэл дайла догворлдан дайла түлшижи шинтүү юм би. Дээл нь догваадан барлваадан түлшигийн шинтэн бол догмил огши гэж. Энэ урд нь бид нар одоо зойрог үзэх тэр тун харамсалтай бичлэг байхгүй. Уул нь хичээд байсан чинь нөгөө фэйсбүүкийн нөгөө лайваар хичээл ордог гэсэн. Тэр чинь нөгөө үнэгүй хувилбар нь бол 30 хоногоос илүү нөгөө бичлэг хадгалдаггүй байсан. Тэгэл хичээл байгаалаад үсэн. Сүүлд нь үз бүгд байхгүй болсон. Тэгээ доороосоо байхгүй бол тэгээ зойргийн хичээл маань хадгалагдчих үлдээгүй. Тэр үед бол ярьцтай. Тэгэхээр догваадан барлваа гэдэг нь бол хатгаг байхгүй. Нэг өсөндөө онсон гэсэн. Тэгээд түлши болчихвол догмил огши гэж хэлдэг байхгүй. Догваадан барлваадан тэгэл түлшиж шинтүү юм биш. Догваадан барлваадан дайла догваадан барлваадан дайла түлшиг шинтүү яна дайла догмил огши юм биш. Тийм шүү дээ тийм ээ. Догмил огши юм.
За Нева дарнаа. Тэр Дондох Силва маяг Дондох Силва ийн шүү дээ. Дондох Силва юмд тэгээд Чойнод дог ба юм. Чойнод дог. Чойнод зүнцэн яндаг. Даг яндаглаа дэнэ дог ба юм. Тийм биз. Ялон ондоо масан байна уу? Сун байна тэр жорлон маань. Ялон ондоо масан жорлон маань бол Чойнод Дондох Силва ийн. Чойнод а юу юм? Тамаа юм биш. Тийм ээ. Шүү дээ. Тэгэл догвоод бишиг шинтүү юм. Тэр Нева дарнаа дэн дэвэн жорлон дээр хомбонжийн оны юм бан ам жорлом дэн давын жорлом гэдэг нь мелон ондо масунгийн жорлом. Ява дарна гэдэг нь Баталвийн шива мөн гэх юм бол Баталвийн шива гिचх юм болов биш үү те. Дэн давын жорлом дээр хомбонжийн оны юм бан ам дэ бамбын лам гаруу юм. Нэг ёсондоо Маталвийн шива гिचхээр нөгөө жорлон маань хомбонгийн онин те. Хомбон гиндэг маань бол тонломын банжааг томбон гэдэг байгаа шүү дээ. Хомбонгийн онин болж байгаа ийм одоо зам юм уу? Дэ бамбын лам гаруу имбартал дэ чойнитла аваадан баршин Баталвийн шива юм. Нэгсэндээ онсон гэсэн. Аваадан барш Баталвийн шива авлах гэдэг онсон болчих шүү дээ. Тэгэхээр чойнитлан онсон гэдэг чинь онлон гэсэн. 20 тийм ээ. За банчи хичээний нэг онцлог ингээд шууд ингээд тэгээд одоо юу гэдгийг ойлгоогүй ингээ харах юм бол энэ амар хамаа байна. Тэгээд ингээд нэг гороож авлах юм уу те. Тэр зэгваг нь олох юм бол тэгээд чойнитлаа догоодан баралшин Маталвийн шива байна. Чойнитлаа онсон юм байж. Чойнитлаа онсон гэдэг чинь чойнитлаа тонлом гэсэн. Тонгийн лам, тонлом. Тэгэхээр тонлом болчих юм бол хомбонгийн онин болно. Тэр дэн дэвэж орломдоо чөөж хомбонгийн онин юм багам. Дэ бамбын лам гаруу юм бартал. Тэгээ чойнитлаа догоодан барш Маталвийн шива юм бич дагхаа. Хэрвээ Нева дарна гэсэн шүү дээ. Тэгээ Маталвийн шива ин гэх юм бол за дэн дав ян хажиг дэн давын жорлом дэ жигд баралжийн дагла дэмбийн живэг ин шээсэрва мэтэдэг. А дэн давын жорлон маань тийм мелон ондо масунгийн янсан жорлон маань яа жигд баралжийн дагла дэмбийн гэдэг нь нөгөө Дэмбэрдүвийн жигдэн Дэмбэрдүвийн дума гаранду мадуби ээчэр живийн дагла дэмбийн живэг ин живэг гэж тавих юм бол шээсэрва мэтэдэг. Ядарна шээрв сүмжийн намья мишэвэр жүрвичэрдэ живэг яна самжунгийн лоин гош эндэн жорлом чойнитла омжун душахгүй. А тэгэхээр живэг гэж бол бохгүй. Мэтэдэ гэж таарахгүй ба. Ягаад тэгэхээр хэрвээ живэг гэх юм бол шээрв сүмжийн намьяг бол мэдхгүй байгаа хэрэг болно. Мэдхгүй байна гэж харагдаж байна гэсэн. Живэг гэдэг бол самжунгийн лоо юм ба. Живэг гэдэг маань юу вэ? Ранги дэндүү жүрвийн тий аг яндаглаа дэнэ живаа шүү дээ тийм ээ. Аг дэндүү жүрвийн аг яндаглаа дэнэ жив. Тэгэхээр учир шалтгаан аг яндаг жүмцэн яндгийг одоо дээр ингээд тулгуурлаж ингэж төрж байгаа учраас энэ бол самжунгийн лоо юм ба. Живэг гэдэг бол самжунгийн лоо юм би тав юм. Харин одоо ярьж байгаа жорлон маань бол чойнитла гомжунду шапгой гэж байгаа. Тэгэхээр жорлон чойнитла гомжунду шапгой бай. Тэгэхээр одоо лойрог аль нь юм бэ гэж ярьж байгаа үеийн энэ жорлон маань бол чойнитла мигвийн гомжунгийн овор жүрвийн жорлон дод юм собож очихыг ярьж байгаа. Үгүй юу? Эдгээр нь эндээс бүр харагдаж байгаа үст тийм ээ. А тийм. Тэгэхээр дэн давын жорлон чойнитла гомжунду шапгой. Ранги лүгнээс. За тэгэхээр аранлаг юу гэж байна? Одоо аль нь юм бэ гэхээр явг биш гэсэн өөр юу биш гэлээ. Биши Маталвийн шива бас биш гэсэн. За тэгвэл дэн давын жорлон дэжж чойнитла догва жаши индэ. Догва жаши. Догва юм ба жаши. Жаши гэдэг чинь за энэ жашиг бол хоёр янзаар бичдэг шүү дээ тий. Баа хөхтөртэй хотоодон жадаа жаши гэдэг. Бас энэ даа хөхтөртэй хагахаа баячаа. За жаши гэдэг бол зойрог дотор юу вэ? Цанд нь догсон догвэрэг ба жашижийн цанид урд нь таньж мэдснээ дахин таньж мэдж байгаа оюун ухааны бүс жаши гэж. Тэгээд догва жаши гэхээр бол яг нь одоо тэр гатгаг ба тийм ээ ийм жашиг ба. Тийм шүү дээ.
Нэгсэндээ онсон биш. Энийг илээр мэдж байгаа биш. Одоо энгийнээр хэлээ те. Илээр шууд нүдээр харж байгаа шиг төсөөлөн бодож мэдж байгаа. Ийм оюун. Гэхдээ тэр нь бол өмнөх одоо учир шалтгаан дээр байдаг юм уу? Тийм ээ, үндэслээд зөв учир шалтгаан дээр тулгуурлаад танин мэдснээ дахин одоо тань юм уу? Дахин тэрнийга бодож байгаа ийм оюун байна шүү дээ. Тэгэхээр энэ жорлон болвол яг нь хоосон чанарт бол довоо жашин юм. Жорлонд чөнитла гэдэг бол чөнитла довоо жашин юм дээ. Тэгээ чөнит тогсон довгийн аминжийн шинрэг юм биш үү? Тогсон довоо гэж бол өмнө онж таньж мэдснээ мэдж байгаа ийм цадам маянбийн шин бэрэгва буюу нэгснэ довоо юм тийм ийм юм ухаан юм аа. Тэгэхээр энэ жорлон маань урд нь хаана хоосон чанарыг мэдсэн бэ гэхээр урд цогломын үед байгаа шүү дээ. Цогломын үед тийм ээ хоосон чанар бол таньж. Тэгээд түүнийгээ одоо дахин гэж бодож тэр одоо түүний үргэлжилт нь яваад ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Цоглом тэгээд жорлом руу орж ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр бол хоосон чанарт бол хоосон чанар бол жорломын хувьд бол шин юм биш үгүй. Үнэн таньж мэд. Түүнийг мэд. Тэ цадам маянба гэж байгаа. Цадам маянба гэдэг чинь цадам гэдэг чинь шин зүйлийг зөв онц таньж мэдж байгааг бол цадам гэж байна. Юмсыг шинээр анхлан урд нь мдэггүйгээр хоо шинээр мэдж байгаа бол цадам гэж. Тэгэхээр цадимжийн гэхээр зэрэг цадам маян гэсэн. Тэгэхээр шинээр юмыг мэдж байгаа. Харин урд нь мэдснээ хүн одоо тоглох бол байж байгаа. Тийм ээ. Бид нар өчтөр харсан одоо ширээ сандлыг өнөөдөр дахиад харж байгаа шүү. Тэгэхээр бид нар бол ширээ сандлыг шинээр мэдж шүү дээ тийм. Тэртэй. Тойнод богсон довгийн цадминжийн шинрэг юм бэ. Хонаараа. За тэгсэн 17 хажиг өөдөөсөн. Дела чойнод салуур мянан ортол. Тэгээ чойнодо довоо юм би ч хэрэг. Тэгвэл тэр одоо юу гэдгийг жорломд мелон ондо масууны жорлон маань бол чойнодла довоо юм бол тэгээ довоо жашин юм бол чойнод тэр жорломд тодорхой үзэгдэхгүй байгаа мó. Бүдэг бадаг гэсэн сан. Тэ бүдэг бадаг байгаа. Тодорхой биш бүдэг бадаг байгаа. Энэ салуур гэдэг. Энэ жоохон тэгээд тэ дойрог дээр бол салуур гэдэг. Тэгэхээр энэ бол бүдэг бадаг юм. Салуур мянан ортод тэгээ чойнодлаа догоо юм би чи чавд намдэлээс. За намдлын түнд тэ намбар догдон жиеврэлээ донсол нава жим маян гэж. За намбар догдон гэдгийн энэ намбар догва гэдэг нь намдуг гэсэн санаа. Намдуг нэгсэндээ догва гэлж байгаа. Догва. Намбар догдон жиеврэлээ гэдэг нь энэ догоодын Есүс бэрэлва тий догваал байх юм бол түүний түүнд бол аливаа утга бол тодорхой үзэгдэхгүй гэж. Халва донсол наваажин маян гэж тий. Дон сэлвүү наваа маян гэсэн. Сэлваажин маян. Намбар догдон гэдэг намдуг юу догваа гэх. Жишээсэн бичээр хэмээн зарилгилсан байх шүү дээ. Намдэл догваатай байх юм бол тэр бол юмсыг тодорхой үзэхгүй гэж хэлсэн байна. За тэгэхээр 11 юу гэж нь мачөө. Хэдий тэгэж айлцсан байлаа гэх тийм үг бишээ. Жорлом дела чойнитан чойнитжи донжини няга салуур наваа намшидлаа сүншин намшидлаа зарлаг. Чойнитан чойнитжин донжи хоёулаа бол тодорхой үзэг. Намшидл бол. Дэ нанна чойнитан чойнитжи донжини жигдүү дэнэ салуур нан гович. Тэгэхээр энэ нэг юм байна. Тэгэхээр тодорхой үзэгдэж явах юм бол хоосон чанар болоод хоосон чанарын донж хоёр бол нэг болж холилдох байдлаар тодорхой үзэгдэж байгаа. Та тусдаа биш ээ. За тэгээ энэ хоосон донжи гэхээр одоо бидний бодолд ургаж байгаа тэр байдал байгаа шүү дээ. Донжи одоо би баатрийн талбай дээр нөгөө
ойр онсон Сүхбаатарын хөшөө гэд хэлэнгүүт бидэнд тэр хөшөөний зураглал толгойд бууж байгаа. Энэ юу юм гэхээр энэ бол миний хэлсэн үгэнд нэр томьёон дээрээс үндэслээд та бүхэнд бол тэр хөшөөний донж сая толгойд урж байгаа байхгүй. Тэгэхээр тэр донж гэдэг нь бол тэр. Тэгэхээр жорлонд бол одоо хоосон чанарыг бяцлагаж жорлонд бол тойнитан тойнитжийн донжи тий хоосон чанар бол хоосон чанарын донж хоёр бол хоёр зүйл байгаа шүү дээ. Уул нь хоёр зүйл бол. Гэхдээ нэг болоод нэг нэг болоод гэх юм да тий. Нэг болж одоо оюун санаанд ярьж байгаа учраас гэж хэлээ тий. Нэг болж холилдоод ингээд тодорхой үзэгдэнэ гэж. Тодорхой үзэгдэнэ. Энд би ч одоо намдалжийн лүндон таны татсан тэр амбар догдон жеврлийн онсол намаажа маян гэдэг лүнгийн утга бол юу гэсэн үг юм гэхээр чойнод давуула догваяна дэ давуу ранги донжидан мадевр халуур минавын чавживын дон юм. Таны утга бол тэгсэн үг ээ гэж. Чойнод давуула догваяна гэж. Хоосон чанар тэр мэтийн одоо тийм ээ зүйл догваа юм болвол тийм ээ атгаг байх юм бол нэг өсөндөө атгагаар тэр хоосон чанарыг мэдж байгаа юм бол тэр мэдж байгаа тэр атгаг оюун ухаан ч юм бол тэр хоосон чанарынхаа донжтойгоор солилдохгүйгээр тодорхой үзнэ гэж бол байхгүй маа гэсэн. Нэгсэндээ донж нь заавал орж ирж ингэж солилдож хаан зүйл юм аа. Догваал байх. Атгаг гэдэг төсөөлөл гэдэг зүйлд бол ингээнээр тийм бидний бодол төсөөлөл гэдэгт бол хаан зүйлийнх нь донж нь заавал хамт ингэж холилдож орж. Хичнээн тодорхой гэсэн. Одоо олон жилийн өмнө 10 20 жилийн өмнөх одоо харсан одоо бид нэр хамтдаа харсан зүйл байж болно шүү дээ. Тэгэхэд тэгжсэн да гэд ярихад тэр зүйл бол тодорхой бол байх нь хэцүү шүү дээ. Маш ягаад гэвэл олон жил өнгөрсөн учраас. Харин бид нар өчтөр хамтдаа харсан зүйлийг ингээд өнөөдөр ярихад бол маш тод байгаа. Хичнээн тод байсан ч гэсэн түүний донж нь бол заавал холилдож байдаг. Ургуулсан төсөөлөн болж байгаа. Харин онсон буюу юмыг илээр харж байгаа тохиолдолд донж гэдэг яриа. Яг одоо өөрийнхөө урд байгаа зүйлийг та ингээд харахад нүдээр харахад бол түүний донж холил. Шууд тэр зүйл нь өөрөө нүдэнд одоо шууд тусч байгаа. Донж гэдэг. Харин хатгагд бол юу одоо төсөөлөл бодол энд бол заавал. Тэгэхээр таны тэр намдалжийн дүн бол чойнод давуула догваяна дээд давуу ранги донжид мадевр халуур минавын 5 живийн дон юм. За энэ дээр бол жоохон ялах хэрэгтэй. За лойрог дээр бол энэ ярьж ирсэн та тийм ээ догваа. Ялангуяа ийжин онсон дээр нэг бол сайхан ялах байгаа тийм ээ. Ийжин онсон. Юу вамбун онсон бол айгүй шүү дээ. Шууд сонсож байгаа шууд үнэртэж байгаа шууд харж байгаа юм шиг бол айгүй. Тэгэл ийжин онсон гэдэг маань бол эгэл одоо бидний төвд бол ялангуяа эгэл хүмүүсийн хувьд ийжин онсон маш богино хугацаа. Тэрнээс цааш нь болохоор догваа болж онсон биш догваа болж. Хатгаг төсөөлөл. Одоо шинэ яг урдаа байгаа зүйлийг бид нэр ингээд нүдэрээ харж агаад нүдэн айнаа сэтгэлдээ бодохдоо зэрэг өнгө сая харсныхаа хүчээр бол яг л харж байгаа юм шиг сэтгэл маш тодорхой үзэгдэл нь урагч. Тэр үеийг бол ийж онсон гэж. Энэ урдаа байгаа номыг харахад ч юм урдаа байгаа аягаа ингээд бол харж агаад нүдэн айнахад бол тэрхэн хугацаанд бол сэтгэл яг нүдээр харж байгаа шиг маш тодорхой. Тэр нь бол богинохон хугацаа. Тэгээд жоохон ингээд хэдэн минут өнгөрөх юм бол тэгээд өөр бол үзээд. Тэр бол тэгэхээр тэр жоохон зааг ялгах хүүхтэй байгаа шүү. Тэгэхээр чойнод давуула догваяна дээд дуу ранги донжид мадевр халуур минавын чавживыг үзүүлсэн ийм л юм байна. Тэгэхээр амбар догдон жеврлийн онсол наваа жэ маян гэдэг чинь амбар догваа буюу догваа байх юм бол догваяна ранги донжид мадевр салуур минавын чав. Донжид мадевр салуур минавын чав. Ийм утга юм шүү гэж. Юм бичэр. Умаа танжирва дарна жорломд тойнетла онсомжийн цадмаа имбэр чаг гойшинс умаар анжид
Умаа Танжирва шүү. Умаа Танжирва. Умаа Танжирвын ёсоор болвол жорлом дээр хойнотлоо онсомжийн цадам юм аа. Онсомжийн цадам. Тэгэхгүй шүү. Дедарнаан хэдий тийм боловч энэд догвай имба мянгал биш хойнод онсомдуу мадугбар донжи цүлжис догсом донжи цүлдүү догшэ драйвер жао гэж. Донжин цүлжис догваа гэх. Донжи цүлдүү догваа гэх. За нэг ийм хоёр ялгаа гарна. Тэгэхээр дедарнаан хэдий бол Умаа Танжирвын ёсонд жорлон болвол хойнодлоо онсомжийн цадам мөн гэж тавьж байгаа ч гэсэн тэр жорлон маань бол чойнотлоо догваа юм бас мөн юм аа. Онсом цадам ч мөн догваа ч мөн. Тэгэхээр Танжирвын ёсонд онсомжийн цадам догваа хоёр бол 1000 галваа. хооронд 1000 галваа учраас хойнод онсомдуу мадугбар шүү. Онсомдуу мадугбар энэ онсомдуу мадугбар гэж байна. Донжи цүлжис доголсон гэх юм уу? Эсвэл донжи цүлдүү доголсон гэж бол. Тэр Умаа Танжирвын лугла тэгчин жорломч ээж чойнотлаа онсомжийн цадам юм. Онсомжийн тэгвэл чойнод онсомдуу доогордог тэгвэл ийж. Онсомдуу доогорч онсомжийн цадам юм биш тэгээд онсомжийн цадам дээд давын тэгчин жорлом 1000 онд масан үеийн тэгчин жорлом дээр чойнод онсомжийн цадам юм бол. Тэгээд онсомжийн цадам догцол шог гэвэл Танжирвын ёсонд онсомжийн цадам тэгчин жорлон маань онсомжийн цадам юм тэгээд чойнод. Тэр онсомжийн цадам маань чойнод доогын догцол шог гэдэг. Даглаад байна догоо. Онсомдуу бол доголсон гэж хэлж байна шүү. Онсомдуу догоо гэж. Бол даглаад байна догоо. Түл жавг цадам. Онсом цадам аяа. Жавг цадам. Жавг цадам ямар ч ангидэн даг яндаглаад байна догоо. Шингэрэг. Юу л үгүй. Танжирвын лугла онсомжийн цадамд догооны 1000 галваа юм. Энийг шинтэн юу гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлбэл шинтэн юу. Түл жавг цадамд онсомжийн цадамны ялгаа юу юм? Ийм асуудал байна шүү. За ингээд бол хоорондоо зобой. Даши маравар жао гэж. Оноо мигва мэрдэг шэсүгжин тэгчинжин жорлом тэгминжин жорломда чачон аян оноо чадварду пагва явар чацул жидар yen шана гэж. За ондог жингийн үг шүү дээ энэ бол мигва мэрдэг лаас үг тийм ээ. Мигва мэрдэг лаас үгва. Мигва мэрдэг лаас үгва. Дэмби дэнжин үлээ. За тий. Оноо мигва мэрдэг химээх тэргүүтэй гэдэг нь бол ондог жингийн залтыг хэлж байгаа шүү. Ондог жингийн. Мигва мэрдэг тэргүүтэй мигва мэрдэг тэргүүтэй мигва мэрдэг шэсүгжин тэгчингийн жорлом тэгмингийн жорломда чачаан оён оноо чадварду пагва ийн гэсэн шүү дээ. Юулээ мигва мэрдэг лаас уга дэмби дэнжин дийн намбан оншин лаас уг уга сүмчүр товж ус өсүүд уга навар найдан дагдан жутсан мэд өсгөө минад дэдэгний диен овоо раншимэд дэдэг жигээр шин дэмид тасу бармана дэнэм дэен овоо дэдэг жигээр төнө мизэн аян дэдэг цамны мэтэн чир жирүүжиний яндуга тамжим ису метро. За тийм. За энэ өмнө нөгөө нэг чин жорлом эхлэхэд батчин дээр гарсан шүү дээ тийм ээ. Чин жорлом үзүүлж байгаа үндсэн юу нь бол Мигва даны Намбадан
Жүүдэн ёсуу Зимбая, Жанчуу Симбажовая тоцог дайны жишиндөө намдаг шивуудандан ба шүндэн баримтан чумбуунам нянтосэруу давуудан Жава даглаа чадвар дуу паг гэсэн. За тэгээ Мегва Намба Жүү Ёнзон дэнцүүлжин гоноо ийм олон савжтын үүднээс бол их хөлгөний жорлон болвол баг хөлгөний жорломоос бол ялгамжаатай юм а гэсэн шүү дээ. А тэгээд тэр ялгамжааг нь дэлгэрүүлэн үзүүлсэн ондогжингийн үг нь бол Мегва мэдэл асууга Дэмби дэнжин дэйний гэдэг одоо энэ түрүүний одоо шүү дээ. За тэр даасуу шээсуг гэдэг нь бол тэрийг хэлж байгаа. Мегва мэдэл Тэмээх тэргүүтээ тэгчингийн жорлон бол тэгмэнгийн жорломоос 5 одоо ялгамжаагны үүднээс бол үлэмж илүү юм аа. За энийг дэлгэрүүлэн номнох ёс нь ямар мэт юм бэ гэвэл шаддуу ёдтэй гэж. За юу гэж вэ? Мегва мэдэг ласуугаад Дэмби дэнжин тэмээхээр бол мэгвийн гоноо чадвардуу паваа. Энэ нэгдүгээр хэн шүү. Нэгдүгээр хэн. За энийг дугаарлах байна. За энэ та нар өөрснөө дугаарлаа. Дэмби дэнжин шивэ мэгвийн гоноо. Мэгвийн гоноо чадвардуу паваад байна. Энэ нэгдүгээр хэл. За тэгээд юу гэж байна? Дийний амбаан оншин дасаг гог. Дэмби дэнж дийний амбаан оншин дасаг гог гэдэг. Тэр дийний амбаан оншин дасаг гог тэмээхээр бол амбын гоноо чадвардуу паваа гэж байна. За энэ Чеченева шүү. Чеченева. За тэгээд тэгва сүмчүр тови жүү тэмээхээр бол жүйн гоноо чадвардуу паваа. Энэ 3 дугаар хан. Тийм ээ. Жүү чадвардуу паваа. За тэгээд Семи гомбо недлаа суг. Семи гомбо недлоос хэмээхээр бол Ёнзонжин гоноо чадвардуу паваа. Ёнзонжин гоноо. Шидан ди нямбуе шэсүвжис. Дэнцүүлжин гоноо чадвардуу. Дэнцүүл. Энэ дэнцүүл гэдэг нь энэ юу дэнцүүл юм бэ гэхээр банжа дэнцүүлжин гоноо шүү дээ. Банжа дэнцүүлжин гоноо. Банжа дэнцүүлжин гоноо чадвардуу паваа үзүүлж байгаа. Тэр жайвар дэмбан бол үг нь бол шидан ди нямбуи шидан ди нямбу гэж байна. Ди нямбу. Түүний ерөндөг гэдэг чинь бол эдгээр юуг үзүүлж байгаа гэхээр банжа дэнцүүлжин гоноо чадвардуу паваа. За тэрийг бол дэнцүүлжин гоноо чадвардуу паваа гэж. Утга нь бол банжа дэнцүүлжин гоноо. За яа. Чадвардуу. Амбуу индэ гэж. За ингээд хэд болсон? 4 ялгамж өвш 5 ялгамж гарлаа шүү дээ, тийм ээ. 5 ялгамж. Ачаан ваян гоноо чадвардуу паваа. За дамбуу индэ гэж. Дамбуу индэ буюу Мегва мэдэл асуугаад Дэмби дэнжин гэдэг бол мэгвийн гоноо чадвардуу паваа гэсэн шүү дээ. За тэрийг баталж үзүүлэх тийм ээ. Дэс тэгчинжин жорломжис дэншила ревью намдан таян гоноо мэгвэр дэм байгаа шиг. Тэгмэнгийн жорломдоо дэмэ бичрэг. Дэншила ревью намдан таян гоноо. Дэмбаши тийм ээ павгийн дэмбаши хутгийн дөрвөн үннийг бол ревью намдан таян олон одоо хязгааргүй тийм яг уу учир шалтгаан зөв учир шалтгааны үүднээс бол хүнд бол зоригддог юм байна. Тэр нь анхаарлаа. За энэний ингийн хэрэг юу байгаа вүлээ? Тийм ээ. Урд нь яг энэ эрэгва бол юун дээр гарсан шүү дээ, тийм. Жигд баралжийн нам шиг. Жанчуусын банаар бол хоосон чанарыг бол эрэгвийн намдан таяавын гон. Харин тэгмэн баанууд бол тийм ээ нянтой харин бол нянтой шива цолном гүнши нижи нэрши гэдэг. Нянтой харанчлууд бол сам шишилаад байна. 5 шишилаад байна. Брав нэрши нивэр шивэрж идэг нэрши тарваг бол энэ тулд бол бидэнд ревийн намдан таяан гон ямар шиг. Харин жанчуу симбанаар бол хоосон чанар бол ревийн намдан таяан гаргүй их. Шалтгаан үүднээс бол хинж юм тэр анхаарлаа. Тэр нь яагаад вэ гэхээр зүлжээ рэгжин сүмжин дон дүүрэж тийм ээ. Хамаг амьтны тусыг хийх юм. Нянтой тэгва, харанжил тэгва, тэгчин тэгва. Их хөдөлгөнийхэн
баг хөлгийнхэн бүгдийг нь одоо бидний тусыг учраас бидэнд бүгдэнд нь тохирсон хоосон чанарт хүрэх ийм эргваа бол хүн хар амиа бодоод өөрийгөө зовлонгоос гаргахын тулд бол тэр олон одоо ерөнхий зүгээр энгийнээр за тийм тэгчингийн жорламжис дэншилэр эвгүй намд таян гоноо мэгүрдэм байгаа шиг тэгмэнгийн жорламда дэв мэвч тэгмэнгийн жорламд бол эвгүй намд таян гоноо дэншид амар шаа ярддаг дуул дон дан гэдэг тийм ярддаг ба юм бодвол дааж үж мэрдэг дэ жэвч гэдэг юм уу дааж үж ярддаг дэ гажигмаа юм бич тийм армя гажиг тамааш ярддаг ба сардулж ирэг бач тэгэл доголцсон бол тэгэл болоо нөгөө ч хожин дэмбэр мэддээ дэмбэрл юм бичэрч гэдэг юм уу нөгөө ч хожин дэмбэр мэддээ дэмбэр дүүмийн жигдэн дэмбэр дүүмийн дүмаа гаран дуу мадуу бичэрч гэдэг юм уу тэгэл нэг л эрг байгаа доо харин жанжуулсан банаар бол тэр бүгдийг бол хязгааргүй шалтгааны бол эмэнд бол тийм эмэнгийн жорлондоо дэмэ байж тийм учраас мэгвийн гоноо чадвар дуу багваа гэдэг бол энэ мэгва гэдэг нь юу гэж байгаа вэ иншилаар эвгүй намд хаян гоноо мэгва юм Жилээр би нам хаян гоноо мэгва учраас мэгва тэгмийн чадвар дуу Нева индэ гэж Нева маань юу лээ Дийний намбан оншин ласугоо гэсэн шүү дээ Дийний намбан оншин ласугоо намбан оншин ласугоо хэмээхээр бол намбын гоноо чадвар дуу багваа яваа хүлэгний бодисодын одоо жорлон бол намбын гоноо чадвар дуу тэр нь юугаар гэж дээс тэгчингийн жорламжис гонёд эргүү намдан хаявын гоноо дугур дэм байгаа шиг тэгмэн ла дэ мэвэж она од хүмүүн мэгва домбийн гав дээр мэгва мэрдэг ласууга дэмби дэнжин дэвийн цэг ойсум мэгнэм цагмаа нам домбийн гавсуу дэмби дэнжин шивийн цэг ойсум мамаава мэтэдэ мэгва лагмаа намжийн гавсуу ян дэмба шила мэгнэ ийм чачу домбонит ласууга догбичэр шана жом мэдээ гэж Нева индэ гэдэг чинь юу шүү Нева индэ гэдэг нь баг Невагаад л үлж байгаа юм байна шүү дээ Невагаад Нева индэ Дэмэнгийн журлал тийм үү за тэгчингийн жорламжис Онютлаар үгүй намдан таян гоноо догур дэм байгаа шиг тэгмэл да дэмэвэж она дод чүнгүү мегвад дөмбийн гав тэр гэж жорлом дод чүнгүү жорлом дотроо 4 хувааж байгаа жорлом дод юм уу собо чөж жорлом дод дотроо 3 хувааж байгаа тийм ээ чүнгүү бэрэн чимбүү гэх тэгэхээр хамгийн ихнийх нь бол жорлом дод чүнгүү мегва бол үзүүлж байгаа энэ үед бол мегва мэрдэг ласууга дэмби дэнжин химээх үгийг бол бодтойгоор ингээд ондогжин дотор бол бодтой өгүүлээд тэгээд үлдсэн мегва лагмаа нам тийм ээ үлдсэн одоо нөгөө жорлом дод бэрэн жорлом дод чимбүү тэгээд одоо дэмүү собо чойч эдгээрийн мегваг ингээд мегваг дэлгэрэнгүй үзүүлэхтэй тийм ээ үзүүлэхтэй бол мегва лагнам домбын гавсуу дэмби дэнжин шивийн цэг ойсу мамаава мэтэдэ гэж ойсу мамаава мэтэдэ мэгнэм лагмаа намжийн гавсуу ян Дэмба шила мэгнэ ийм чачу домбонит лаасугва довичэр шина жом мэдээ гэж. Тэгэхээр мэгнэм лагмаа намжийн гавсуу ян дэмба шила мэгнэ дийн чачу ийм дэмба шигийн чачу донит тийм үү? Донит лаасугва гэхээр нөгөө мэрдэгва тэргүүтээ 16 гэж байхгүй юу? Мэрдэгва тэргүүтээ 16. Диншийн мэрдэг суу жүдэг байгаа шүү дээ. Тэ чачуу жүдэг. Дунгал дэмба 4, чачуу 4.
Гүнжин, Гогдон, Ландин дөрв байгаа шүү дээ. Тэгээд нийлээд 16. Тэрийг хийж байгаа шүү дээ. Гомбооны. Диншила Мигна Дийн Чачой гэдэг нь Диншигийн Чачой болсон Гомбооны тэргүүтэй гэхээр нөгөө Мэрдэгва, Дуунлва, Агмидва, Жүү, Гүнжин, Авжээ, Дингийн Намба Чачой ялгамжаанууд байгаа шүү дээ, тийм ээ. Эдгээрийг бол дог бичэр шана Жомэд Мэгнэн лагма домбын Женжин шүнцэглэ дэнэ гэж. Мэгнэн лагма домбын шүнцэглэ дэнэ заавал Дэмби Дэнжин гэдэг үг бол байхгүй байлаа гэдэг одоо үзүүлээгүй гэсэн үг биш ээ. Бусад тэр нөгөө нэг зоригдлууд үлдсэн тэр юуныг үзүүлж байгаа тэр үгийг тийм ээ шүнгийн үгийг бол үгэн дээрээ тулгуурлаад Мэгнэн лагма нам Диншила Дэмбэр дог нүүви чирдан Диншила дэвийн чөжижин да юм бич. чөжижин дадан чөжин жөдийн да гэдэг. дог нүүви чирдэ Диншила дэвийн чөжижин да юм бич гэдэг. Тавдэ шижигла дэвийн чөдөн чөжин жөдийн дааны нямбобон лонгор татвар шин он мебон мадуг жожо зайшин маян бичирдэ ригви ванчугис татвар шиний бонвадан чэсог сумбала дүвичирдэ гэж. Дүвичирдэ мадуг жожо жожо энийг ойлгох. Жижиглаад байна. Тэгээд одоо жишээ нь танай ангийнхаа ирсэн үү гэдэг багш орж бүртгэдэг биз. Танай ангийнхаа ирсэн үү гэдэг. За тэр ирсэн үү хангаа ирсэн үү. Тэгээд шууд нэрийн дуудаа явуулдаг. За орж болдоо бат гэр ирсэн. Бүгдэн дээр нь ирсэн үү гэж асуух шаардлагагүй. Дараагийн нөхдүүд бол тэгээд ирсэн үү гэж асууж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Хижээд хийж ирсэн үү гэж шууд асуугаагүй ч гэсэн нэрийн дурдаа явахдаа зэрэг ойлгогдож байгаа шүү дээ. Би ядруухан жишээ авч шүү. Жи жигла дэвийн чөдөн чөжин жөдийн дааны нямбобон лон ор гэж тийм сонсогчийн хувьд бол ялгамжаа шэн бон мебон мадуг жожа зайшин маяг. Тэгэхээр хэлж байгаа үг нь бол байгаа байхгүй л ялгаа байгаа болохоос биш. Нөгөө өгүүлэх тун буюу жожа зай гэдэг нь бол утгыг нь хэлж байхгүй. Жожа зайшин маян бичэрдэ гэдэг нь өгүүлэх түүний утга нь бол тусдаа биш юм а гэсэн. Жожа зайшин маян бичэр гэдэг нь жожа дэ чэ маян. Өгүүлэх түүнийх нь бол тэр юу бол утга нь бол өөр өмнөө биш ээ. Үг нь тэр байгаа байхгүй шүү тийм үү. Тэр сонсогчийн хувьд бол яах нь вэ? Сонсогчийн хувьд бол тухайн тэр үгийг хэлсэн хэлээгүй л ялгаа бол энгийнээр хэлдэг тийм. Хэлээгүй л ялгаа болох утга нь бол өөрчлөгдөхгүй л гэсэн. Жожа зайшин маян бичэр гэдэг нь бол зайшин гэдэг нь бол эн шин баг гэсэн үг шүү. Өөр утгатай болохгүй л гэсэн. Ревю анчугаар чадвар шиний бонвадан чэсэг сум балаа дүвэж гэж энэ ойлгомжтой шүү дээ. Дэлбэр гэдэг нь дэлбэр. Чадвар шин бонвадан мебонва мадуг бар гэдэгла донжин чадварны гая мэдөө гэсэн. Өө дэлбэр онцлог үг нь хамаагүй илүү юу юм. Ойлгох хэлбэр тань. Тэ? Чадвар шин бонвадан мебон ялгамжаа одоо тэр өөр ялгаж өгж байгаа тэр үгийг хэлсэн хэлээгүй байгаа байхгүйгээс бусад донжин чадварны гая мэдөө гэж. Утгын ялгамжаа бол тосож байхгүй. Жишээ лүглэ жүмэчэр гэсэн. Лүглэ жүмэчэр хэмээн зарлаа. Ядарна. Тийм учраас яг нь чи жигла дэвийн чөжижин дадан чөжин жөдийн даян овоо шагдуу ёдэ гэж. Энэ тэнд үзэгдэхгүй тун ховор юм. Тийм ээ. Чи жигла дэвийн чөжижин да гэвэл юу юм? Чөжин жөдийн да гэвэл юу юм? Тэгэхээр энүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм гэхээр мигва мэдэг ласуга Дэмби Дэнжин гэд бол энэ үгээр Дэмби Дэнжин гэдгээрээ юу хэлж байгаа гэхээр хамаатуулж нэг юмд нааж өгж байгаа байхгүй. Тэгэхээр тэгчингийн жорлон гэдэг бол тэрмингийн жорломоос мигвийн оноо илүү юм. Дэмби Дэнжин гэдэг нааж өгөө тийм мигвийн оноо ялгаатай юм. Тэгээ хойшоогоо болохоор Дэмби Дэнжин гэдэг үг нь явахгүй байж тээ. Тэгэхээр эн чинь өөр байна ингээд хажиг бол ингээ янз бүрийн хэрэгэлзээ тэнгэлзээ төрж штэ. Тэгэхээр л одоо энэ яриа гараад байгаа.
Их шаардлага байхгүй. Хилээгүй байсан ч гэсэн хойдхон тэгэл нь бол өөрчлөхгүй яг л тэр чинь явж байгаа маа гэсэн санаагаар нэг бат. Тэгээд одоо чөжижин да чөжин жидвэн да гэж болчиход шүү дээ. Тийм ээ. А тэр нь уг базаад ингэ. А чөжижин юу гэж юм. Донде чаши чачунийг нана зовр чачэ довр говр жидвэн нинжа дэ дондела дэвин чөжижин да юм. Чаши чачэ гэж. Тэгэхээр чаши гэдэг нь бол одоо гол зүйлээ хэлж байгаа шүү дээ. Одоо бомб. Чачоо гэвэл түүний ялгамжаа жижиг бомб, алтан бомб. Зүгээр бомб гэвэл нэг өөр тий. Тэн дотор ч алтан, мөнгөн, эвдэрхий, хэмбэрхий, ногоон, улаан, цагаан ч гэдэг юм уу ингээд тий. Одоо гунгагийн, хялгаагийн гээд ялгах юм ингээд ялгамжаанууд байгаа шүү дээ. Ялгамжаа. Тэгэхээр тэр чаши гэвэл тэр үнц одоо гол ярианы тэр суурь болсон. Чачоо гэвэл тухайн зүйлийн онцлог. Тэгэхээр чаши чачоо хоёрын дотроос оллон чачоо давар говр жидвэн нинжа. Ялгамжаа болж сонсогдож байгаа тэр сонсогдох нь бол тухайн зүйлдээ харгалзаад чөжижийн даян овоо юм а чөжижийн даа гэж байгаа. Дондэ чаши чачуу нэг нанад зовр чаши давар говр жидвэн нинжаадэ дондэлаа давын чөжин жидвэн даян овоо юм а чөжин жидвэн даа. Үгээрээ баг ойлгомжтой. Чөжижийн даа гэдэг нь чачоо жидвэн даа байсан чачоо. Чөжин гэдэг нь бол гол тэр юу юм те ши зоши чөжин зоши зоши чөжин чаши санаа шүү дээ. Тэгэхээр бол гол хэлж байгаа зүйлийн дотроос бол голлон чаши гэж ойлгогдож байгаа нь бол яах нь чөжин жидвэн даа. Аян овоо юм биш. Берна чигүүн лүү шээж өдвийн даа дээ чигүүлээд өдөө чөжижин даа юм аа. Чигүү гэдэг чинь нөгөө юу шүү дээ. Терм. Нөгөө гурил термддэг терм байдаг шүү дээ. Термийн одоо нэг чулуун терм. Чулуун терм том салхинж байдаг. Гараар ингээд дээр нь мод зоочоо гараараа эргүүлдэг байдаг. Арай томыг бол ингээд илжигэнд ингээд өтлөөр ингээд гурил удаа термдэд нөгөө гурил гаргадаг шүү дээ. Тэр терм чигүүн лүү гэж тэр термийн одоо ихвий гэж хэлдэг юм уу те. Чигүүн лүү шээж өдвийн даа болвол хэмээн өгүүлсэн тэр нэр томьёо тэр дуу аваа болвол юу чигүүлээд өдөө чөжижин даа юм аа. Термийн ихвий гэдэг үг бол термдээ харгалзах юм бол түүний ялгамжааг хэлж байгаа. Энэ одоо үг юм аа. Лүйлад өдөө чөжин жидвийн даа юм ба. Лүйлад өдөө чөжин жидвийн даа. Лүйлад. Лүйлад чөжин жидвийн даа. Чигүүн лүү шидвийн даа те. Чигүүлад өдөө гэж. Термийн ихвий гэдэг бол чөжижин даа юм аа. Чөжижин даа. Тэр чөжижин даа гэдэг чинь бол юу вэ гэхээр одоо термийн дээд доод чулууч гэдэг юм уу те. Эндээ харгалзах юм бол харгалзаад тэр чинь яах нь чөжижин даа те. Чөжиг нанаа зовр чачоо давар жидвэн. Чачоо давар говр жидвэн нинж авах. Чачоо давар говр жидвэн. Тийм учраас чөжижин даа. Лүйлад өдөө бол чөжинжин даа. Лүйлад өдөө чөжинжин. Эндээ намдал Дэжи янлаг дүжээдэ бумба эний сүгшөө шэвэн гомбо гэж. За дэжи янлаг дүдэ жи гэдэг ерөнхий тийм ээ ерөнхий. Дэжи янлаг дүжээдэ бумбаины сүгшөө шэвэн гомбо гэж. Шэвэн гомбо болсон тийм үү. Манай мэгнэн сагмаан гавсуу дэмби дэнжин шэвийн тэг мойсоо мэжидүй жүмцэн жиин шинаа. Тэгвэл ягаад дэмби дэнжин гэд хэлчээг юм бэ гэвэл тэр шууд яг тэр бодтой үгийг ингээд бис үгүүлсний учир шалтгаан нь юу юм бэ гэвэл
ийм учир шалтгаан байна гэж. Тэгжид жарл авъячид юм бич үү гэж. Тэгжид жарл авъя. Энэ одоо ондогжин болвол ийм өөрийн ийм юутай байгаа шүү дээ. Химнэл одоо байгаа шүү дээ, тийм ээ. Мигва мэдэг ласуг, мигва мэдэг ласуг ба гэдэг одоо дөрвөн үгээр ч юм уу ингээд шүлгэлээд ингээд зохиоцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эвсүүлэн найруулахад бол тэхэм байх, амар хэлбэр байх юм. Батад бол эмби дэнжин гэдэг нь бол дараа бол оруулаагүй маа гэсэн. Тэгжид лавичд тэгжид жарл авичэр юм би ч дээ дэлбэр намба жигдүүна тэг ливэрж ява дэвин ор хаддур жожжон гэсэн үг. Намба жигдүүна тэг ливэрж ява дэвин ор хаддур жожжон гэсэн. За эвсүүлэн найруулахад бол ихтэйхэн байхын үднээс бол дараачийн эгва хэлэхдээ дэмби дэнж машээс сумба индэ гэж. Сумба чи юу лээ? Сумба чинь жуйн оноо чадвар. Хөлөгний жорлон болвол хөлөгнөөс жуйн оноо чадвар дуу багва буюу юу вэ? Тэгва сүмчэр тови жүү гэж. Тэгва сүмчэр тови жүү. Сумба индэ. Тэгчингийн жорлон догрог сүм хан үеийн тэгчингийн тонломжийн жүр дэм байгаа шиг тэгмэн ла дэмэв. Догрог сүм бид нар урд нь шүү дээ. Догрог ярьжсэн бүлөө. Догрог сүм цамаа буюу нянтожийн догрог, ранжилжийн догрог, тэгчингийн догрог, уруулангийнх нь бүрдсэн тэгчингийн тонломын жүр дэм байгаа шиг тий уг шалтгаан бол юм байгаа шиг. Тэгмэн ла дэмэв гэж. Тэгмэнгийн жорлонд бол догрог сүм цамаа байхгүй маа гэж. Тэ мэ? Байхгүй маа гэж. Тэшээ догрог сүм цамаа тэгээд одоо нөгөө энэ дэр чинь хамаг одоо ламирмын одоо юмуд явж байгаа шүү дээ, тий. Динши дээр ярьлаа бид нар. Түмэн ламаар лоож агнах, түмэн маянбэ лам лоож аваа. Тэр бүгд чинь ингээд бүгд нөгөө нянтойгийн лам, ранжилжийн лам, догрог гэдэг эдгээрийн зам мөрийг ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Нэг өсөндөө онж таниж мэдэх ёстой тэр зүйлүүд тийм ээ. Тэр зүйлүүд. Тэр бол баг ламир бүгд динши тийм ээ. Тэгэхээр мэдээж урд динши дээр бол та нар тэрийг хараа. Тэгэхээр тэгчингийн жорлон бол догрог сүм хан үеийн тэгчинжийн тонломжийн жүр дэм байгаа шиг тэгмэн ла дэмэ гэж. Чива огдуучаад. Дөрөвдүгээр ялгамжааг нь бол доор өгүүлнэ гэж. Тэр Ёнзонжийн оноо чадвар дуу багваа. Ёнзонжийн оноо буюу Тэмээ гомбоо нийлэн Ёнзонгийн оноо чадвар дуу юм баваа шүү. Тэрийг бол доор өгүүлнэ. Харин одоо 5 дугаарх нь бол юу вэ? Дэнцүүлжин оноо. Банжаа дэнцүүлжин оноо гэдэг шүү дээ. Дэнцүүлжин оноо чадвар дуу багваа. Аваа эндэ тэгчинжийн жорлом дод сог дөрөвт бол Сервжийн Сүнзэнжийн намбар догвон онжурва ши Римбашин банжир дэмбэр дэмбагаан шиг тэгмэн ла дэмэв. Мунда дэмэв. Чингин жорлом дод сог шила Сервжийн Сүнзэнжийн гэдэг нь Сервжийн Сүнзэнжийн намбар догвон онжурва. Тэгээс энэ чи юу гэсэн үг вэ? Сервжийн Сүнзэнжийн намбар догвон гэдэг нь Шидэвжийн овор журвын Серв Сүнзэнжийн намбар догвоо гэдэг. Шидэвжийн овор журва. Шидэвжийн овор журвын Сүнзэнжийн намбар догвоо буюу Сервжийн Сүнзэнжийн намбар догвоо онжурва ши Римбашин банжир дэм байгаа ш. Гэхдээ одоо энэ чи юу штэ?
Маар амжидгүй ёсонд ярьж байгаа шүү дээ, тийм биз? М, тийм үү. Аа, Римбашин Банжирдын багаан шиг тэгмэл ладэ мэвч. Дамбуу дүүвдээ гэж. За яаж а Шэрэвжийн Сүнзэнжин намбар дугаан онжирва ши Римбашин Банжирдын ба юм бэ гэхээр дамбуу дүүвдээ нянанла. Дааны намбар дугаа ши дан дэмба ян дагвар жодвар жава хиндэ чэсүнш. Нянто лова намжис няндаг банжаан зоврж байна буула мапатна нянда метов. А тийм нянто лованууд бол тэгээ нянто ламаар орсон нянтонууд бол яг нь няндаг буюу Нисонисын түүтгэрийг төвчхүүний гол болгож төвчхгүй болвол тэнд төвчгөж шамдахгүй болвол Нирваныг олж авах. Нирваныг бол ий чүдүү бадваадар түүнийхээ тухайтад хичээн шамддагтай адилхан Жанчуу Симба намжис боцодоо нугууд барьж гисэн Дэнзэн банжаан зоврж байна бомоолаа мабадна намчин метод тийм ээ. Үнэн гэж баримтлахыг бол төвчхүүний гол болгож төвчгэд иш шамдвас бурхны хутгийг бол олж авах. Тийм түүний тухайтад бол хичээн шамддаг юм аа. Тэгэхээр энэ гэж байгаа үз энэ Дэнзэн банжаан зоврж байна бомоолаа мабадна намчин метова гэхээр намчин товын гигийн 130 нь юу вэ? Шидэв. Тэгэхээр энэ Червийн Сүнзэнжин намбар дугаа гэдэг шидэвжин оврж сүнзэн намбар байгаа. Үнэ шүү дээ, тийм ээ? Харуул. Хой нэснээс нь бол өмнөх нь илүү тов. Товын шидэв бадвичтэй доолай гэж. Доолай. Жанчуу Симба намжи Нёмонбаны намбар дугаавоо гэж. За тэгэхээр Жанчуу Симбануудын Нёмонба буюу энэ доонд бол бас заримдаа энэ ингэж Жанчуу Симбануудын Нёмон нь бол намбар дугаа буюу энэ Нёмонба гэдэг үгээр энэ дэнзэнг байгаа шүү. Жанчуу Симбануудын дэнзэн намбар дугаа юм аа. Нёмонбаны чэсү. Дийн дон ян ёдтэй гэж. За энэ хойно тайлбар. Дийн дон ян ёдтэй. Тэрнээс биш Жанчуу Симбануудын Нёмонбаны намбар дугаа биш шүү дээ, тийм ээ? Чаваач байхгүй. Чаваач байхгүй хэрвээ одоо бидний нөгөө энэ Нёмон гэдэг нь бидний нөгөө ердийн ядгаар Нёмон гэж тавих юм бол тийм ээ? Нисванысын түүх болохгүй шүү дээ. Мелон ондоо сан Нянто даажимгийн догоон ондоо сун Жанчуу Симбад бол Нёмон байхгүй. Тэгээд дээд авиж Мелон ондоо гэх юм уу? Мелон ондоо сунгаа буюу даажимгийн догоо Нянто даажимгийн догоон ондоо сун Жанчуу Симбад бол Нёмонбын догооны намбар догоо юм барт. Шээсүн би чир доолай шээсүн би чир. Тэгээд энэ Нёмонбаны гэдэг дэнзэн шээсүн. Ийм дон яатай тэгчингийн жорлом дожис шидэв гүнэн Нёмон сундаг онжирва гонон нөва дардуу тийм бооз жорлом дожис шидэв гүнэн Нёмон сундаг онжирва гонон нөва гэдэг нь бол нөгөө банжа шидэвжис савнла гар хүрч чадахгүйгээр тийм ээ. Решиг онжирдуу гонон нөва гэсэн санаа шүү дээ. Онжирлж гарч ирэхийг болиулж байгаа. Жорлом дод бол шидэв гүнэн Нёмон сундаг бол онжирва гонон нөва дардуу шидэв намжин сундаг онжирва гонон минү. Харин зэмүүгаар бол шидэв намжин сундаг онжирва гонон нөва дардуу шидэв зайнзан догоо онжирва гонон минү. Собагаар бол шидэв зайнзан догоо онжирва гонон нөва дардуу шидэв дагзан догоо онжирва гонон минү жэвийн он юм бич гэж. Он юм бич. За энэ юу гэсэн үг вэ? Тийм ээ. Тэтгэс шидэв зайнзан догоо гэж байгаа. Зайнзан догоо гэдэг шидэв заюуд зэмбийн зэмба гэж байгаа шүү. Заюуд зэмбийн зэмба онжирлохыг бол гонон нөва. Шидэв дагзан догоо гэдэг нь бол шидэв даюуд зэмбийн зэмба. Шидэв даюуд зэмбийн. Энэ даг шүү энэ. Шидэв дагзан догоо. Энэ даг энэ өөр даг шүү тийм ээ дагзан догоо. Шидэв зэмба. Ансгийн даг гэдгийн даг шүү дээ та. Даюуд зэмба. Даюуд гэдгийн даг шүү дээ. Онжирва гонон нөва. Дэвэн дон юм би.
Гавдар таажадвалааны Богважийн намшигтан Эрдэнэ довгын ойнсон гэж. Энэ үрээд өнөө